Тэмдэг альтгын засгийн газрын 14-р уралдаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлэн иргэдэг хүнсний дэлгүүрөө дугуй засвар өсчин бялгарчуулах төв зэрэг бизнесээ эхлүүлэхийн тулд төрийн зөвшөөрөл хүлээх шаардлагагүй боллоо. Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрээр 8 төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө. Иргэн 5 өнөөдрөөс эхлэн хүнсний дэлгүүрээс супермаркет, дугуй засвар, өсчин гоо сайхан, ойдол, кофе шоп гээд 146 худалдаа үйлчилгээний бизнес эрхлэх бол ямар нэгэн дүгнэлт гэрээ гэх мэт зөвшөөрөл нэртэй бичиг цаас хөөцөлдөх шаардлагагүй боллоо. E-бизнес системд гаравцнаасаа өсөлтөө явуулаад бизнесийн шууд чөлөөтэй эхлүүлж болно. Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай өнөөдөр засгийн газрын тогтоолын төслийг танилцуулж байгаа. Тэгэхээр зөвшөөрөл нэртэй энэ хориглолтоос иргэдээ чөлөөлж байна гэсэн үг. Нэгсэндээ бол өнгөрсөн хугацаанд зөвшөөрлийн хуулийг батлаад нийт 381 зөвшөөрлөөс бусад төрлийн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэл гэдгийг хуульчилсан хэдий ч зөвшөөрөл гэдэг нэрийг өөрөөр нэрлээд бүртгэл, гэрчилгээ, лиценз, магадлан, итгэмжил, эрх олголт гэж өөрөөр нэрлээд хүн суртал үүсгдэг байсан. Тийм учраас өнөөдрийн энэхүү тогтоолоор 8 төрлийн 146 үйл ажиллагааг зөвшөөрлөөс чөлөөлж байгаа. 8 төрлийн худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнс гэдэг. Одоо нөгөө кофе шоп, гутлын одоо гутал засвар, ойдлын цех, үсчин гоо засал одоо 146 төрлийн үйл ажиллагааг шууд мэдэгдээд эхэл. Аймаг нийслэлийн засаг даргад үүрэг болгож байна. Өнөөдрөөс эхэлж Улаанбаатар цэг эмэн дээр байгаа зөвшөөрөлтэй холбоотой зөвшөөрөл биш мөртлөө зөвшөөрөл олгоод байгаа системийг унтраах үүргийг эндээс өгч байна. Тийм учраас лайсенс E-бизнесээр зөвхөн энэ үйл ажиллагаа явна. Өмнө нь зөвшөөрөл нэртэй хүн суртаас болж иргэд бизнесээ эхлүүлэхдээ 30 гаруй бичиг баримт бүрдүүлдэг, төрийн 140 орчим шат амжилтыг давдаг. Бодит жишээ гэвэл иргэн 8 нарийн хүнсний дэлгүүр нээхийн тулд 3 сарын орчим хугацаа зарцуулжээ. Иргэдийн өгсөн бүх хүсэлтийн тал нь амжилтгүй болдог. Монгол Улсын ерөнхий сайдын санаачлан хэрэгжүүлж байгаа чөлөөлийн санаачлага салбар болгонд эрчимтэй хэрэгжиж эхэлж байна. За үүний хүрээнд өнөөдөр Монгол Улсын засгийн газраас нийслэлдээр өгж байгаа 146 төрлийн зөвшөөрлийг мэдэгдээд эхэлдэг болох ийм тогтоолыг батллаа. За энэ тогтоол хэрэгжснээрээ яаж ийнэ вэ гэхээр фитнес, кофе шоп, гуталчин, ойдолчин зэрэг эрсдэл багтаа үйлчилгээ бизнесийн үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэд маань E-бизнест өөрийнхөө хүсэлтээ өгөнгүүт Монгол Улсын засгийн газраас тухайн бизнесийг эрхлэх үйл ажиллагаанд хэрэгтэй шаардлагатай хууль тогтоомж холбогдох мэдээллийг бол иргэний өөрийнх нь улсын бүртгэлтэй хувийн мэйлээр эсвэл E-Mongolia-гаар эсвэл SMS хэлбэрээр мэдээлэл хүргүүлж ажиллана. Иргэд E-бизнес цэг эмэн рүү бизнесийн хүсэлтээ илгээсний дараа гар утасны дугаар имэйл хаягаар нь та үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн боллоо гэдэг утга бүхий мэдээлэл ирэх юм. Төрийн байгууллагын таны бизнес эрхлэж байгаа газрын хаягаар очиж галын дүгнэлт, хог тээврийн гэрээний үйлчилгээ зэргийг үзүүлэх юм а. Олон улсын туршлагаас харахад жишээ нь Герман улс альва хүн бизнес эрхлэхийн өмнө урьдчилсан зөвшөөрөл шаарддаггүй тогтолцоог 150 жилийн өмнө бий болгожээ. Ийм жишээ Англи, Сингапур, Индонез зэрэг олон оронд байгаамаа.